Сонсогчдаа өдрийн цагаа уучгаад төр чулуу ажилласаа хүн дэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Сайн мэцгэнээр эрхэм сонсогчдоо та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио сонсогч та бүхэнд ажлын өдрийн даваа лавг баасан гараг бүрийн их үдэ 14 цагаас цай уух зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Бид энэ хүн нэвтрүүлгээрээ зохиолч Сэрчин өвгтэй үүр цайхан их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын туучийг 2 дугаар дэвтрийн аль биесний зөвшөөрөлтөөр та бүхэнтэйгээ хуваалцж байгаа. Ингээд зохиолын үргэлжлэлийг та бүхэн шууд эфирээс хүлээн аван сонсноо. Зохиолч Сэрчин өвгтэй үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын тууч. 2 дугаар дэвтэр 71-р хэсэг. Бүгд шинхэн мах үнэртсэн гэрт замбаан гурил идэж суутал огт босож чадахгүй байсан бүдүүн боровга гинэт огл харайн босоод гүйн гарч бөөлжиж эхэллээ. Хадам ээжигээ ингэж хурдан түргэн хөдөлдгийг анхудаа харсан шар охин зочиж байхад харамж талдах хүртэл эцэгч гэж очихдоо хэлдэг үгээ хэлсээр араас нь айж ухам босож догонцон гарлаа. Удаан суухаар хөлн дарагдаад чилдэг учраас шар охины хадам ингэж хаяа догонцоод байдаг болжээ. Харин домчир нүдэ тасанг нь судраач уншихгүй. Юу ч хэлэхгүй чивчмээгүйхэн оргин огт хөдлөхгүй сунаа. 2 гараа урдаа бариад завилсан хөлнийхөө дээх нь 4 хосруугаа салаавчлаад 2 эрхийгээ хооронд нь тулгаад ямар ч хөдлөгөөнгүй. Яг дотор хүндээ болов бүдүүн бүр авгааг дагаад гарчихсан нурууг нь сайтар дараад улам сайн бөөлж өлнө. Тэгэж байтал нөхөр нь хажуунаас оролцсон даралцахад бүдүүн бүр авгаа хизээ эцсийн гимээр өмхийрсэн ногоо махнууд бүхлээр нь амнаас нь гарган бөөлдсөөр сүүлдээ юм гарахаа болох гэрд домчрын дотор хүн за одоо арай бөглөрөөд өгчихгүй байлгүй те ингэж бодсоор буцаад өөрийн бие рүүгээ шилжин ороход саял үлээлэг хөдлөн за охин минь хадам ээж дээр бүлээн цай гаргаад өг хурдл ингэж шар охиныг шавдууллаа. Тэр 3 гадаа гарах хооронд бүдүүн бүр авгааг авч явахаар сахиж байсан хий биетийг хөөж за чи одоо дараа ир. Чамд одоо гордлог байхгүй болсон буц химэн очроо баруун гартаа эргэлдүүлэн байснаа сууж байсан орон дээр нь дугуйлан зурхад тогтож байх газаргүй болсон хий биет өрхөөр гараад одох шиг боллоо. Гаднаас гурвуулаа ээлжлэн орж ирэхэд хамгийн түрүүнд орж ирсэн бүдүүн бүр авгаа домчийг харж хаад та сайн байна уу? Гэхдээ миний бие муудаад сая л нэг юм гинт өргөс аваад хайчихсан юм шиг сайжирчлаа. Хэмээн иргэнэг хаваар эргэлдэж цаа байц. Гэхдээ энэ хуучин худалдааны хоол хийж өгөх ёстой. Гэхдээ хэдийдээ манад хүрээд ирвэ хэмээн бодон ухамцаар. Нэг эргээд харсан чинь домчир байхгүй. Сууж байсан газар нь хов хоосон хийгээд авдар дээр зулаасан батамлаа. Гаднаас орж ирсэн нөхөр шар охин хоёр нь "Гүй. Нөгөө хүн хайч юу? Нөгөө ном айлдаж байсан. Гүй яг энэ цуугаад" гисээр асуусан байртай бүдүүн бүр авгаалуу харлаа. Нөгөөдх нь ч гэсэн бүр гайхсан шинжтэй. Гүй харин та хоёртой зурж гараагүй мó? Би чинь хий юм харлаа л гэж бодлоо шүү хэмээхэд
Харамжталдаг үгсгийн гараад морийг нь хартал айл хэдийн хой толгойг даваад толгойн шовлцсон дөнгөж далд ороод оглоо. Харамжталдаг. Кэмэн санин хүнш. Гүй яхаараа ийм хурдан бас хаагур нь гараад явчихдаг хүн бэ гэж бодлоо. Яг үнэндээ бол гүрэм хийсэн домчир аль болох хүмүүст үзэгдэхгүйгээр гарч явах ёстой байдаг бөгөөд тийм ч учраас бүдүүн боравгааг хойшоо харж байх хооронд сэмээрхэн гарахтаа саяхан гарсан бохрийг нь шар охин аавтайгаа цааш харан ярилцсаар цэвэрлэх хооронд гэрийн зүүн талаар тойроод хурдан халиунда мордон явж оджээ. Хүчтэй гүрэм хийсэн хүнийг харсан хүн рүү хий юм шингэчгдэх гэж үздэг учраас орчин дорны хүмүүстэй хамгаалахын тулд баг зэргийн зал хэрэгтэй гэдгийг ч мэднэ. Ийм энгийн зүйлийг тэр гурав ижил мэтэр хоорондоо ярилцсаар үлдсэн нь инээдгүр мэрч юм шиг. Учир нь домч энэ бүгдийг нэг бүрчлэн тооцож орж ирэхдээ хүртэл морио гэрээс жаахан алсхан нууж уйсан нь тэрээр. Явсаар гэртээ буцаж ирэхэд гийчин унтаж байлаа. Аян замын явдалдаа ядраад хоёрт гэхэд зорьсон газраа олоод ирчихсэн учраас санаа нь амарсан байртай нужигнтал хөрхирсаар унтах бөгөөд охин нь алгаам. Харин хөхүүл хүүхэд нь мүлхэж байгаад уяанда тадагцсаар ядарсан бололтой ам хамар нь халтайгаад галын дээд талаар хам хөл гараа сарвайлган унтаж харагдана. Банхтай цаг татсан уу яасан. Нөгөөх нь ёроолдоо жаахан юм байсан нь арай асгараагүй дусагнах маягтай. Домч зээ охиноо хөөрдөн өргөж өвөр дээрээ аваад гал хөстүүлж жаахан цай чанж уучгаал ихэд баяртайгаар залуугийн авчирсан дууны хүч шингэсэн уншилгын хүчинд бүтцэн өөрчлөгдөж таван салаа шиг байсан эмийн ургамлын навчны дээрх дугуй хийнүүдийг хараад та нарыг ийм болтол надад дахиад 7-8 төрөл дор хийж хэрэгтэй бол. Гэхдээ тэгээд ч бүтцийг ийм болгож чадаач билүү гүйч билүү. Энэ сайхан эрднийг дамжуулж авчирдаг буянтай ирийнүүдийг домнож имчлэл явуулахгүй бол ёстой алдас болно. Химэн өөртөө ярьсаар суулаа. Залуугийн авчирсан ургамлын уншлагын ихэн ийм их олон хүний олон 100 жилийн хөдөлмөр шингэсэн нандин эд гэдгийг энэ залууч тэр өндөр настай эмэгтэйч аль аль нь мдээгүй бөгөөд гагцхүү баригдаж явсан отож марамб нэг өдөр ирэхэд татаж ирээдүг талтан суугатаа. Буйнааны. Би чинь дуудахгүй болол та. Миний гоцсон толгооч яах. Олон 100 жил уншлаг үлдэж ам оруулсан энэ уншлагын ихийг хэрхэн бусдад дамжуулж үлдээдэг юм билээ дээ. Ингэж бодож байхдаа залуу байхдаа нэг эмэгтэйд хэсэг их санамсаргүй тасалж өгснөө бодоод сайтар бясалган бодож үзвэл нөгөө эмэгтэй зэл залуугаараа шахам шүд амн гялалзаад унах гэж байсан үүдэн хоёр шүд нь улам бат бөх болж ганх нь бүхэл ямар ч зай завсаргүй жишээгүй тэгшхэн болсон харагдах шиг боллоо. Отож марамбай санаа сая ламарч. За тэрч тэндээ байжлаа. Би энд дахиад үлдээч. Энэ урдах домчид жаахныг үлдээдэг юм шүү. Хэмээн өндийтэл гэнэт хаалгонгон буута хоёр хүн орж ирээд түүнийг баривчлахдаа хамаг ном судар им танг юутай хүүтэн хурааж авчээ. Ингэж хойч үедээ үлдээн гэж бодож байсан бодол нь талаар боломгцсон. Хамаг зүйл ингэж туслаа. Эднэрт яаж хэлээд ойлгохгүй учраас ингэсгээд хаяхаас та хэмээн гол анхаарлаа холд тээвэрлэгдэн отсон уншлагын их рүү хандуулжээ. Отож марамбын хамаг эрдмэ шавхан байж бясалгаж үлдээснээр түүнийг эргэж төрөх өдрөл холнутгаас залагдсан домчийн гэрт очих учиртай байсан нь ийхүү биелэлээ олсон нь инэ. Домчир энэ бүгдийг өөрийнхөө эрдэм чадлаар бясалган байж тайлж мэдээд аргагүй л номтой хүн шиг аавыг нь холдгож
Намайг дуудаж хүндрэлгүй төрж чадсан нь хосгүй эрдэмтэй явсны үршин бойцаа. 3 наснаас хойшоогоо урдах бүх явдлаа мартах учраас байн хэсгийн төлөөлөгчийн гэрээр очиход хэрэгтэй болох нэ. За арга нь олдох байлгүй. Химэн бодсоор чансан цайндаа 10 гурал хаяад зээ охиноо нэг гартаа тэрэн ойчилт суутал хөрхөрч байсан ирсрээд түүнийг ирсэнд гайхсан байртаа харсаар өндийг бод. Та ямар хурдуурэ дээрээ бараг хонох байлгүй дэ гэж би бодож байна. Морь аваачаад өвстэй газар аргамжчихсан байгаа. Таны морийг идүүлчих үү би? Гэхэд за яах вэ? Хөлсөн жаахан хагсаг. Дараа нь чи гараад идүүлчихээр би ажлаа жаахан урагшлуулж бай гэлээ. 72 дугаар хэсэг. Чамайг орж ирэхээр хоёулаа ажилдаа орно гэсээр охиноо тэрвээгүү гараараа судраад илгэн хараад 536 дугаар хуудсыг дэлгэснэ. За энэ л хуудснаас энэ уншлагыг эхлэх ёстой доо гэсээр нэг талдаа залуугийн авчирсан уншлагын ихийг, нөгөө талдаа баян хүзүүтэй уулнаас түүж ирсэн ногоонороо шахуу тангийн ургамлыг тавиад уншлагаа эхлэж дууны давтамжийг шингээж ургамлын хийг өөрчлөх ажлаа эхлүүллээ. Номж гараа угааж авдарнаас өөр нэгэн даавнд боосон цав цагаан ямбуу гаргаж ирээд урдаа дэлгэж дээр нь ургамлын хатаас нь навчаа болгоомжтой тавиад түүний дээр залуугийн авчирсан ногоон туяатай навчийг малгайлуулан бүрхсэн нь уулан дээр хүний малгай тавьчихсан мэт харагдах ачаа. Өнөөх навчсны дээр шилтэй усыг задлан нэг дусал дусаахтаа шүүдрийн ус юм байгаа юм. Энэ өвдөс адистай юмыг дамжуулан авчирснараа чи мэдэх хэрэгтэй хэмээн хэлээд судраан дэлгэж 13 алтай 33 говь 99 тэнгэр минь адын тэнгэрийг дарах алхам навчиг илгээгч эцэг өвгдийн дууны агуу хүч шингэсэн альбин чөтгөрийг даран сөнөх хивитийг хөөн зайлуулах хөхмөх тэнгэрийн аюур бидний их судрын шоолгон минь амтан хүний зовлон шаналл өвчин гэлаашруулан тайвшруулагч хүчит номын дуудлагыг хөрвүүлэн уншин өрн дуудсуу би гэснэ. Залгуулан төвдөж биш монголч биш ямар хэлээр мэддэхгүй уншлагыг дуржигнуулан уншиж эхэллээ. Энэ нь эртний рун бичгийн монгол хэлний нэгэн аймаг судраас заллагыг хийж байгаа тэр ачаа. Эхүдгээд эхэлсэн судрыг оройжин уншихад охин нь ирж цай хоол хийж гийчин ирийн нойрон хөрч баруун хаяанд завилсан чигтээ толгоогоо унжуулан зөөрмөглөн. Лааны гэрэлд гинэт навчнууд гэрэлтэн тодрох шиг болсноо доор нь байгаа хадсан навчнууд өнгөө хувирган дээд навчтайгаа адил болоход гийчин ирийг сэрээсэн домж. За доо талын навчийг юм үздэг үнүүдээрээ сайн хар хэмээхэд дарсан болтоо аван харах гэж оролцсон ч юу ч харагдсангүй дурам нь хугаран байдаггүй. Юу ч харагдахгүй тасаран хуул юм байна гэж бодоод хэлэх гэтэл гинэт юр усын жирэлцэн тэр газраас жирэлцэн долгилсоор нүдрүүн цацран шингэх шиг мэдрэмж төрөхөд би энэ агцсхийн хамаг шаруулсан босоод оглоо. Домж дэлгсэн судраа солиод хажуу талынхыг наван унших гэтэл хаалгонгон хоонхөх ороод ирэх нь тэрэ. За энэ гэрт чинь юу л өрнөд байна да. Ах минь гэсээр баруун талаар завлан суугаад гийчин ирлүү гайхсан маягтай харснаа. Ох танихгүй хүн байх чинь. За сайн явна гэсээр тухаллаа. Өчигдөрхөн хон өгөөд явуулахад ямар юм энийг дахиад аваад ирдэг байна гэж зэв үдсэн бэр түнтэй дуугарч минь мэдсэнгүү хялав зэхэс хийлээ. Хоон хөх нэг их зэвүү муухай мушиснаа. За
Ах яа, юу хийгээд байгаа? Цагаан давуу энэ төр дэлгэчихсэн. Хүм мөнхруулалсан ондоо. Хай. Ингээд домч мушилсан инээснэ. За чамд хамаагүй юм да. Энэ хүн сайн дураараа мөнхраад явж байгаа юм. Хэмээн амийг нь таглахад хоонхох 2-3 удаа амаа ангас хийлгээд үг хэлж чадлагүй димийлээ. Цаа хийж өгдөг юм бах та гэсэн шиг хүүхэн рүү харахад нөгөөх нь залэг гэж таныг чинь өчигдөрхөн хонь авч явчихаар дахиад ороод ирнэ гэж сонссонгүй. Нөгөө хоньыг маань аль хэдийн төхөөрөөд амаа тосолчихсон уу та нар? Уг нь миний хайртай хонь юмсан. Даанч бахим үзүүд зөвшөөрөөд өгчхөөр яач чадсангүй. Тэр хүний буянг дааж амьдраараач гэж домчи охин элтэд цугалцсан байртай хялуурц хэсгийн хэлэхэд аав нь за цуг юм. Яаж очно юм? Ирсэн гээчинд хамаагүй үг хэлээд хэмээн охиноо сургамжлахад нөгөөх нь дахиж дуурсангүй. Харин хоонхох ирсэн зочны хэсэг харж байснаа хил аман захтнаад болсонгүй. За. Энэ өрөөс нь нүдтэй баатар чинь нөгөө дубаа сохрын удам уу? Дээр үед чинь одоо дубаа сохор гэж их л холыг хардаг хүн байсан юм гинлээ. Алс нутгаас манай мөнхруулагчийг олж хараад сайн дураараа дагаж мөнхрахаар ирээ юу да? Хэмээн зөөрчөн шиг зэвүүн муухай инээж суутал гичин нэрийн уур хүрсэн бололтоо гинт ухсхийн босоод хоон хөхийг чивсээр гараад явчихлаа. Домч юу ч болоогүй юм шиг номоо дуржигнуулан уншиж суухад охин нь одоо яана? Арай цохоод алчихгүй байгаа та. Муу хоон хөхийг минь хил аман төргөн болохоос чадвар бэргүй ядарсан амт шүү дээ. Таач түүнийг мэдэхгүй юм хэмээн өөрсдийнх нь муу үзэж ирсэн хоон хөхийг өмөөрөнгөө бодож суулаа. Хоон хөхийг чивсээр гадаа гарсан гээчингэр чи яасан? Цадгаа алдсан 90 оронцоо. Миний яаж явах? Чамд юу нь ямар хамаа вэ? 2 нүдгүй сохор байсан чинь чамд хамаагүй мэдүү. Одоохон чамааг энэ цагаад алчихъя л да. Би шийдсэн юм шүү. Ингэснэ газараас нэг том чулуу шүүрэн автал нөгөөх нь далбис хийгээд сөхөр цугаад. Уучлаарай найзаа. Миний бороо. Би ер нь бодлого юм хэлчихэд байдаг зантай юм. Ястаа уучлаарай. Би дахиад юу ч хэлэхгүй хэмээн чичрэн суухтаа. Чамайг хэсгийн төлөөлөгчд матж байгаад тэр аймгийн хар гэрт хатаахаа мэдье. Ямар чадaltaй шатсран ирвэ. Зүгээрээс нь намайг зодож алхны эн чинь хэмээн дотроо хорсон бодсондоо нүд нь очтон гялалцсан чинь түүнийг нуухаар доош газар тонголоо. Омогт хоёр тайвширсан бололтоо шүүрч авсан чулууга холын хол шидчихээд. За. Тэгвэл танилцъя хоёлаа. Ингээд хоон хөх босож ирснээ болттой нүд рүү хүчтэй зохиод нүднээс нь гал мансхийн өндөр гор цохроор суун туслаа. Ингэн чинээ санаагүй нөгөө ир "Гүчи чинь яаж байна?" Ир хүн шиг үзчихгүй. Хүний муунууд руу зохиод "Статгир юм да чи." Хэмээн хэлж амжаагүй байтал толгороо нь өшөглөж унгаад дээрээс нь дивсэх гэтэл нэгэн хүчтэй гар түүнийг бүргэж шиг шүүрэн авч тэр хол шидээд эхлэв. Хоон хөхийн цал муу санаа дэндүү их ачаа. Гиндүүлж байгаад хүнийг зохих энэ аргыг хар гэрт явахдаа сураад ирсэн ч гэлээ хэнийг ч зохиж чадаагүй. Хэн нэг дэлсэж үзэх юмсан гэсэн дотроо битүүхэн бодож явдаг бодол нь ийхүү биелжээ. Дөрүүлээд чулуу шүүрээд авахар нь аргадаж байгаад хаюулаад өөрийнхөө ээлжинд аль эмзэг газрыг нь дайруулан цогтөг муухай шорон санаа гаргасныг гээчингэр яахан мэдэх вүлээ. Үргэлжлэл бий. Захиолч сэрчин огтой үүр цайх. Захиол их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын тууч
2 дугаар дэвтэр. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэнтава, өгүүлэгч Хос Баяр. Их Монгол радио 2021 он. Сонсогчдаа их хүн номыг бүрэн ихээр нь худалдан авч уншихыг хүсвэл 88 10 17 14 88 10 17 14 дугаард холбогдож байгаа газраа хүргүүлэн.